За сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу? Эрхэм та нарын энэ өдрийн амар амгалаг ирье. Бидний өвөг дээдсийн агуу бүтээл хүн бичиг өнөөдөр одоо иймэрхүү хэмжээнд хүрээд байгаа гэдэг маш харамсалтай байна. Бид нар өнөөдөр энэ сайхан өв уламжлалаа хайчих юм бол энэ агуу их улс түмэнд энэ агуу их орондоо бүр цаашлан энэ дэлхийд маш их хохирол болно. Энэ үүрэг өнөөдөр Монгол хүн бүхний мөрөн дээр тулгарч байна шүү. Бидний энэ сайхан босоо бичгч нь их байгалаасаа бүтсэн 7 авьяагаараа очиж их шиг 7 буюу ээч шиг 7 гэдэг 7 авьяан дээр толгуурлан бүтсэн хүн бичиг байгаа юм. Дэлхийн олон улсын хэл бичигт бидний босоо бичиг шиг толгой эвэр гжиг, ачиг араа, гидс нуруу, сүүл шилв, цачлаг орхич гэд энэ сайхан байгалаасаа бүтсэн байгалийн гүү ухаан шингэсэн үсэг бичиг бараг өөр байхгүй байхаа гэж дотроо боддیں۔ Бидний хүүхэд өнөөдөр энэ сайхан босоо бичгээ сурахгүй нэрээ ийм хэмжээнд хүрэх турвал бид нар одоо ямар соёл боловсонгаа ярьж суух юм бэ? Бидний хүүхдүүд өнөөдөр сургууль явж байгаа нь соёл сурах гэж байгаа биш. Харин боловсрал хүртэх гэж явж байгаа юм. Тэгэхээр энэ удааны энэ хэл бичгийн өөрчлөлтөөр энэ асуудал дээр бол одоо манай багш нар, гэрээ ахмадууд, хүүхдүүд маш хянамгай хандаж яавал зохистой гэдгээ бүгдөө сэтгэл нэгдэж энэ хуулийн дагуу өөртөөс хорны үсэг бичгийн хууль, өөртөөс хорны үндэстний хүний эрхийн хууль, энэ хуулийн дагуу энэ үсэг бичгээ хамгаалж үлдэх чухалтай шүү. Энэ дэлхийн олон түмэн Монгол судалгаатад өнөөдөр энэ хүн бичгийг судлаад ийм сайхан халуун цэгэн дээрээ байжхад ганч өвөр Монголд үлдээд байгаа хүн бичгийг бид нар өнөөдөр ингэж талгаар орхиж болохгүй. Бид нар өнгөрж одсон дээдстэй алдас болно, үр хойчстой нүгэл болно. Тэгэхээр та нар минь сайхан тунгааж бодож энэ удаагийн энэ туршилтын чанартай энэ үйл ажиллагаан дээр бол бүгд сэтгэл нэгтээ эсэргүүцэж байхаа илэрхийлэх хэрэгтэй. 抖音